шатаар доош бөв. Дотроо тэр Лорыг ирээдүйд өөрт нь туслах найдвартай холбоотон болоосай гэж чимээгүйхэн хүсэн бодож байлаа. Харин танхимын дээд болонд нуугдан зогсож байсан Дэвс Райн хоёр босон бүхнийг эхнээс нь дуустал ажиллаж байв. Дэвс намуухан дуугаар Ахтайгийнхан их сартай холбоо тогтоож эхэлжээ. Усан сарт энэ хүн дутхгүй сайн зүйл тохионо гэж мэдэгдэх хэрэгтэй байх гэв. Гэвч Райн толгоос ихсрэн "Хэрэггүй, бидний мэдээлэлс зөв бол Лоре бол Авалонда ямар ч холбоогүй, цорын ганц альтан. Тиймээс тэр Раданы бай биш" гэж хариулав. Үүнийг сонсоод Дэвс санаа нь амарч "Тэгвэл амар юм байна. Бусад бүх альтануудыг ямар ч байсан устгах болно" гэв. Райн мөн "Усан сарын тушаалаар бидний гол зорилго бол мэдээллийн урсгалыг таслах. Авалоны хэрэг хизээж түнд хүрч болохгүй" гэж баттай хэллээ. Алон ганцаараа хонглоор алхаж байтал эрүүн тойрнонд хачин нам гүм санагдав. Бүр өөрийг нь хүрээсэн үл үзэгдэр хаалт бий болсон мэт. Тэр үед гайхалтай үзэсгэлэнтэй дур бусаан бүсгүй инээмсэлэн түхэж ирээд ээлжлэр мэдчлөө. Алон гайхан надад л хандаж байгаа юм болов гэж бодлоо. Хэсэгэн зуур тэр язгуурчнуудтай анх удаа энгийнээр нөхөрлөж магадгүй гэж хүртэл найцсан юм. Тэрч бас мэдчихсэн ч бүсгүн царайг сайн ажиллаад гинт сэжиг төрөв. Энэ царайг би өмнө нь харж байсан. Тэр бол Калия Зенония байлаа. Алон дотроо ёчтойхон надтай хамгийн түрүүнд ярьж байгаа хүн энгийн язгууртан байна гэж юу байх вэ дээ гэж бодов. Тэр хүндэтгэлтэйгээр Леди Зенония гэж михийн яслахад Калия үл ялыг инээмсэрлэн намайг аль хэдийн танд юм уу гэж асуулаа. Мэдэлгүй яах вэ? Та нилээд албартай хүн шүү дээ гэж Алон хариулав. Түүний толгойд Астериа хаант улсын хамгийн аюултай 3 язгуурсны гэр бүл иргэн орж ирэв. Хойд зүгт Альтия, зүүн зүгт Палладио, баруун зүгт хамгийн завхаарсан Зенония. Калия инээмсэлэн албартай гэж юу гэж ёжилсон өнгөөр тавтав. Тэр бол гүн Зенониагийн өвгөө охин байлаа. Палладиог гудамжны дээрэмчдийн бүлэгтээ зүүрлэж болох бол Зенониа бол төгс зохион байгуулалттай корпорац шиг ажилдаг гэмт хэргийн синдикат байв. Алон өөрийн байдлаа бодлоо. Түүнд ердөө 50 амьдрахын тулд бахан хэмжээний язгуурчны холбоо хэрэгтэй байсан. Амттай 50 амьдралаа хамгаалах юм бол ийм хүмүүсээс аль болох хол байх ёстой. Тэр ээлгээр михийн "Та үнэхээр үзэлтэнтэй учраас анхаарал минь татагдсан юм" гэв. Калиагийн овжин инээмсэлэл усам тодорч "Магтаал баярлаа. Илүү удаан ярилцмаар байна. Үргэлжлүүлье" гэв. Алон инээмсэлээд "Би ч бас тогтоо ярилцах байсан. Гэтэ одоо бидний хэтэрхий олон хүн ажиллаж байна" гэж хэлв. Гэвч дотроо "Гуя, намайг түгээл явуулаад өгөөч" гэж залбирч байлаа. Калия инээмсэлсээр "Чи яг л цуургалт гардаг шиг хүн юм байна. Дахиад уулзах өдрөө тэсэн ядан хүлээж байна" гэж хэлээд эргэж орлаа. Түүнийг явсны дараа Алон хэсэл зогсон. Энэ уулзалт юу байсан юм бол хэмээн таашаач үлдэв. Өөр газар Райн Дөөст Авсооны хэрэгтэй холбоотой бүх мэдээллийг бүрэн хааж чадлаа гэж тайлангав. Гэвч Дөөс шинэ асуудал гарсныг хэлв. "Бидний хийнийгээ ажиллаж байна. Үл тоомсолдож болохгүй сүүл байна. Үнэхээр ч ой модны цаанаас нэгэн үл таних хүн Алоныг хосоос ажиллаж байлаа." Райн 50 дуугаар "Тэр хүний талаар шууд тушаал байхгүй. Одоохондоо ажиглаад шаалгатай бол устгана" гэв. Үүнийг хэлээд Райн, Дөөс хоёр агшин зуур тэр газрыг орхон алга болов. Маргааш өглөө нь Алон, Эвен хоёр хамтдаа хавцал руу явж байлаа. "Эвен, эзэнтэн минь, энэ удаад үнэхээр мөн гэж итгэлтэй байна уу? Бидний хайж байсан газар энэ хавцал юм шиг харагдаж байна" гэж асуулаа. Өдрийн цагаар байсан ч хавцлын дотор тал юр бусын харанхуй байв. Үүнийг хараад Алоны зүрх догдорч эхлэв. Эцэст нь жинхэнэ зорилгоо оллоо. Талбай нөлөө хүртэл түүний мэддэгтээ яг таарч байсан тул энэ газар мөн гэдэгт бүрэн итгэлтэй болов. Домогт өгүүлснээр уг лабиринтийн 8 танхимын онцгуудыг бүгдийг нь тайлж чадвал шармил болгох нь маш үнцэнтэй артефакт хүртдэг ажээ. Аз болоход Алон тэр бүх лабиринтийн гарцыг тоглож байх үеэсээ нэг бүрчлэн цээжчихсэн байлаа. Юунтай хамт гол хаалганы өмнө ирэхэд Алоны нүд өөрийн ирэхгүй томров. Тоглоомын дэлгэр дээр олон удаа харсан лабиринтийн үүдийг бодит амьдрал дээр харах үнэхээр итгэмээргүй байлаа. Ивэн гайхна "Та ийм газрыг яаж мэддэм бэ?" гэж асуулаа. Алон санаа зовсон шинжгүүгээр "Би энд байнга ирдэг байсан юм" гэж хэлв. "Байнга ирдэг байсан гэж үү?" Ивэн итгэсэнгүй. Тэр үед Алон өөрийгөө ахаад л өнгөрсөн амьдралдаа автчихснаа ойлгов. Инээмсэглэн "Зүгээр л тоглосон юм. Надад өөрийн гэсэн арга бий. Ёцгаая" гэж хэлв. Ивэн санаа алдан "Ийм царайгаар тоглоом битгий хийгээрэй. Айлгчлаа шүү" гэв. Тэд цааш алхах зуур дээрээс нь аврах сайрсан баваа ханууд нисэн өнгөрөв. Тэд жирийн амьтад биш, асар том далгачтай, аимшигтай махчин араатнууд байлаа. Ивэний бие өөрийн ирэхгүй чангарч, хэрв ансгийн ганцхан хариултыг буруу хэлбэл тэр мангасууд биднийг юу ч үгүй няцлах байх гэж бодов. Харин Алон юу ч болоогүй мэд тайван алхасаар. Ивэн гайхав. Эзэн яаж энэ тайван байж чаддсан бол 4 жилийн турш хамт явсан ч Алоныг одоо хүртэл ойлгож чадахгүй байлаа. Тэдний хийсэн даалгаврууд хоорондоо ямар ч холбоогүй. Нэг удаа хүний үрийг төлсөн, дараа нь боолыг аварсан,
Дараа нь гэмт байгууллагыг устгасан. Ямар ч утгагүй захиа хөргөж өгсөн. Бас өнжин хүүхдийг аварсан. Гэтэл гэрээсээ бараг гардаггүй мөрчлөө Алон энэ газрын тухай бүхнийг мэддэг. Алон хаалга руу хараад онцгийг зөв тайлсан. Одоо даалгавар бүрэн биелэх хүртэл хаалга онгоохгүй гэв. Ивэн дотроо ямар ч байсан эзнийг дагсан болгонд эцэстээ сайн зүйл болдог гэж бодлоо. Удалгүй чулан хаалга аажмаар нээгдэж эхлэв. Ивэн энэ удаа эзэн юу хийх гэж байгаа бол гэж гайхан шиштэн. Харин Алон энэ хаалга хөдөлж эхлэхээр л дотор муухай оргиод байдığım гэж бодлоо. Тэр энэ газрын хэрцгий байдлыг сайн мэддэг. Өөр тийшээ харж байв. Эцэст нь хаалга бүрэн онгойход Ивэн санаа алдан амьсгаа авав. Тэдний өмнө алт мөнгө үнэт чулуу овоор нуул мэд хураагджээ. Өрөөг бүхэлд нь эрдэнэс дүүргсэн байлаа. Алан ганцхан удаа тойруулан хараад хар бүгжээг л ав, бусдад нь битгий хур гэж хэлв. Эвен гайхан нэг алтан голдмээ өргөж үзээд ийм хэрнэс байгаад яагаад хэрэггүй юм шиг харагдах тэр хар бүгжээг л авах юм бэ гэж бодлоо. Алан бүгжийг галтаа зөөхөд арай том байв. Тэр Эвэнд хатуугаар өөр юмд хүрвэл зөвхөн гайл дуудана. Бүгдийг нь эндүүлдэ гэв. Харин дотроо баяр хөөрөө байрж ядан эцэст нь хязгаарлалтай артефактыг авчлаа гэж бодов. Тэр итгэлтэйгээр буцал замд ямар ч аюул байхгүй гэв. Эвэн толгой тогсон ч сэтгэл нь нэг л тавгүй байлаа. Алан дотроо walkthrough байхад энэ бүхнийг давах ямар амархан юм бэ гэж бодов. Гэтэл гинт Эвэн сандарсан хоолоогоор эцэнтэн гэж дуудлаа. Тэр хацлын эргэн тойронд байсан чулуу уунуудыг хараад царайн цонхив. Тэд чулуу биш, големууд байжээ. Дараагийн мөчөд тоо томшгүй осон голем нэгэн зэрэг хөдөлж эхлэв. Нүдэнд тод гэрэлдэж давталхад бэлэн болов. Эвний толгойд ганцхан бодол эргэлдэнэ. Дайснууд хитрхи басан байна. Ямар ч байсан эзнийг аюулгүй гаргаж чадвал. Гэвч Алан тайман хоосоогоор энэ удаад би өөрөө шийднэ гэв. Эвэн яаран хориглох гэсэн ч Алан нь үргэлжлүүлэн чи юу төлөвлөж байгааг чинь мэдэж байна. Гэхдээ хамгийн түрүүнд зүгтхэн чухал. Хоёрдугаар төвчний ижид энэ тулаанд хангалтгүй гэж хэлв. Тэр агшинд бүх голем нэгэн зэрэг дайран ирэв. Эмх замраагүй тулааны яг ихэнд Алан хар бүгжөө итгчүүлэн хязгаарлалтыг эхлүүл гэж тушаав. Бүгж хулц гэлээр цацалж эхэллээ. Дараагийн хормын дотор Алан нүд ирмхийн зуур өөр нэгэн үл мэдэгдэх газар руу шилжин алга болов. Эцэст нь хаалга бүрэн онгойход Эвэн санаа алдан амьсгаа ав. Хананхуу хоосоо орон зайд гүн сүрлэг дуу цуурайтав. Намарлалын агуу хүслийг өвсөн хилтерхий минь жи хэрэгжүүлэх хоёр хязгаарлалтай зарлал. Алан хэсэг гайхав. Толон дээр энэ хэсэг зүгээр л сонголтын цонх байдгийг тэр сайн мэднэ. Харин одоо тэрхүү дуу түүнтэй шууд ярьж байлаа. Энэ бол лабиринтын жинхэнэ шагнал, хязгаарлалт. Нэнээсээ харахад энэ нь хэрэглэгчид тодорхой хязгаарлалт толгож үүний оронд асар их хүч өгдөг шингээх төрлийн артефакт байв. Тэрхүү дуу сонсох мөчөд Алан нэг зүйлийг улам тод ойлгов. Энэ бол толон биш, жинхэнэ бодит ертөнц. Тэр тайван ямсгаа аваад анхны хязгаарлалтаа зарлав. Нийтвэр хязгаарлалт. Бүх ижидийг хэрэглэхдээ Бабалоягийн гарын тамгыг заавал ашиглана. ертөнцийн хуулийг арай илүү гуйвуулах хүчийг хүсэж байна. Хүлээн зөвшөөрөв. Хариу тэр даруй ирэв. Алон дараагийн гарын тэмдэг хийж, хоёрдугаар хязгаарлалт. Бүх ижидийг зөвхөн Бабалоягийн ариун үгээр л дуудана. Дуу дахин асуулаа. Үүний оронд юу авахыг хүсэж байна? Үнэнхтэй адил. Энэ удаа орчин тэр чигтээ намг хүн болов. Алон баг зэрэг сандарлаа. Буруу сонголт хийчихв. Тэр бүр болгоомжлон толомын уур чадрын дүсийг хүртэл яг дуурайсан. Гарын тамга болон шившлийн үгийг хоёуланг нь хязгаарлалт болгосноор хамгийн өндөр ичидийн довтлооны хүч авдаг. Толомыг дахин товоолож бүх гарын хөдөлгөөн, бүх ариун үгийг цээжсэн болохоор энэ сонголт зөв байх ёстой. Удаан үргэлжилсэн нам гүмийн дараа өнөөх сүрлэг дуу дахин сонсогдов. Чиний сонголтыг хүлээн зөвшөөрөв. Дараа нь дууны өнгө өөрчлөгдөн мартагдсан агуу бурхны гарын тамга нууцыг санаж үлдсэн хүн төрлөختөн минь миний хүслийг өвлөн авч яваа чамд талархъя. Алон гайхан миний хүслийг өвсөн гэж юу гэсэн үг вэ гэж бодов. Эвэн нүд нь орой дээрээ гарсан мэт алмайран тогсов. Алон өөрийн бүх хүчийг чулуу ороход руу чиглүүлсэн байлаа. Дараагийн агшин түүний ид шид сүртэйгээр бууж чулуу ороход нэгээрээ ботрон задарч эхлэв. Тас бүүм нэр асар том чулуун биетүүд хэдхэн секундын дотор тоос болон сарнин унаж агаал зөвхөн ож чулуун хилтерхийл үлдлээ. Хоромхон зуурын дараа нэг ч голем үлдсэнгүй. Эвэн харсан дүүлдэ итгэж чадсангүй. Тэр амандаа бутна. Итгэмээргүй юм гэж хэлв. Түүний харсан хүч бол төсөөлийнх нь хил хязгаараас дагсан зүйл байлаа. Хоёул хаслаас гарч явах замдаа Эвэн Алоны ширсээр байв. Эзэн энэ бүх хугацаанд жинхэнэ хүчээ нууж авсан юм болов. 15 жилийн турш хүсний дайчин хийсэн амьдралдаа тэр ийм хүчийг хизээж харж байгаагүй. Эцэн тесэлгүй. Энэ үнэхээр хоёрдугаар төвчний ичид байсан гэж үү гэж асуулаа. Алон тайван тосгоод орхив. Тийм. Эвэн дахин юу ч хэлж чадсангүй. Харин Алон өөрөө хүртэл дотроо гайхаж байлаа. Үнийг хэлгээд би өөрөө ч ийм болно гэж мэдээгүй.
Түүний бодол танихгүй дүрс үл ойлгогдох эртний тэмдгүүд жирэлзэн өнгөрөв. Тэр тоглоомын үеийг эргэн саналаа. Хэрэв зөв санаж байвал psychedelia-гийн ээжлэн тололдог системд нэг ээлжинд чившлийг зөвхөн гарын тамга эсвэл тарины үгээр л нэг удаа хүчрхүүлжүүлдэг байсан. Харин яг сая түүний ич эдийн тогтолгооны хүч бараг 2 дахин өссөн. Тэр ашигласан шившил нь гинжин цахилгаан байлаа. 4 удаагийн гарын тамга, 4 удаагийн ариун тарин нийт 5 үе шаттайгаар хүчээ давхарлуулсны дараа олон давхар аянгийн ир нэгэн зэрэг хүсгөвдөн өргөн хүрээний цахилгаан устгах хэлбэрт шилжсэн юм. Түүний ой танд өнөөх эртний дуу дахин цуурайтав. Матагцсан авуу бурхны гарын тамга, нууцыг санаж үлдсэн мөнх бус минь, түүний хүслийг өвлсөн чам талахрыг. Тийм болохоор л ич эдийн хүч хэд дахин өссөн юм байна. Хүчин төсөөлхийн аргагүй хэмжээнд хүрчээ гэсэн ч 2-р түвшний ичэд ийм аимшигтай үр дүн үзүүлнэ гэж тэр өөрөө ч төсөөлөөгүй. Боцноос нь хавгүй давсан хүч байлаа. Ийм боцоор алон хавцлын аман дээр хурж ирэв. Эвэн ч араас нь арайхийн дагаж галлаа. Тулааны үлдээдэл босон цахихаа орчнууд агаарт хаяа нэг жирэлцэж, тэнгэрийн бүтгэн цэнхэр судлууд чимсээр байв. Эвэн ядарсандаа гүн санаа алдан. Эцэст нь гарчлаа гэж буртнав. Биеийнх нь бүх хүч шавхагджээ. Тэр хад чулуун дээр суун. Энэ газар тулалтгаас ч илүү хэцүү юм гэж шивнэв. Игц хад аюултай өрх тасралгүй заншлхийлэл эндхийн бүх зүйл хүнийг зориуд зоогоор бүтээгдсэн мэт. Тэр бухимдан ийм тамшиг газрыг юу н ямар хүн зохион бүтээсэн юм бол гэв. Алуун үл ялэг гэж дуграад өнгөрөв. Салхи хүлээхэд түүний эргэн тойрон дох үлдэгдэл цахилгаан орчнууд ааж маш сарнив. Тэр дотроо бодлоо. Шинээний лабиринт өөр нэг нэртэй байсан. Туулагчдын газрын зураг гарын алгаар дамжин тэр нэр өргөн тархсан. Палеоны лабиринт. Хүмүүс энэ хоёрыг нэг газар гэж үздэг байв. Тоглоомын дунд түвшний хамгийн алдартай фармын бүс. Тоглоомын найруулагчийн хийснээр энэ лабиринт эзэнтэй аж. Шагналаа авахгүй орхвол энд хязгааргүй фарм хийх боломжтой гэдэг байв. Ингэсээр хүмүүс удалгүй энэ газрыг Палеоны лабиринт гэж нэрлэх болсон. Алон сайн санаж байлаа. Энэ лабиринтыг бүтээсэн хүн бол Халалон. Эвэн толгойн иргэн арайхийн алхаж байлаа. Алон түүнийг түшин авч зүүн тийш буцъя гэв. Эвэн ядарсан инээмсэлэл гаргана. Энэ 3-7 хоног үнэхээр хэцүү байлаа. Буцаж очиод хийхийг хүсэж байгаа нэг зүйл байна гэж хэлв. Алон сонирхон. Юу юм гэж асуув. Эвэн инээмсэлээд таныг боцноос минь ч илүү хичээнгүй хүн юм байна гэж бодлоо гэв. Эвэн инээмсэглээд таныг боцноос минь ч илүү хичээнгүй хүн юм байна гэж бодлоо гэв. Эвэн сулран алхахтул Алон түүнийг түсээр байлаа. Алон харин саяхны ид шидээ эргэн бодож эхлэв. Ширшлийн элементтэй тохирсон гарын тамга сонгол хүчин нэмэгддэг. Зөв тарины сонгол ид шидийн шин чанар улам хүчрхэг болдог. Тоглоом дээр л дүрм яг ийм байсан. Гэвч бодит ертөнц өөр байлаа. Тоглоом дээр зөвхөн довтлооны үзүүлэлт 10 гаруй хувиар өсдөг байсан. Харин дүрслэл нь огт өөрчлөгддөггүй. Гэтэл яг сая гарын тамга бүр ширшлийн хэлбэрийг өөрчилсөн. Тарины бүр илт мэдэгдэхүйц шинэ өөрчлөлт авчирсан. Эсвэл миний манай удирдах чадвар жирийн хүнээс хэтэрхий өндөр болсон болохоор л эдгээр өөрчлөлтийг анзаарч байгаа юм болов. Манаа бүрэн сэргсэн хойно дахин туршиж үзэхээр тэр шийдэв. Ямар ч тач бүх зүйл сайнаар дууссан гэж бодлоо. Урчин өнгөрсний дараа Алон Ивен 2 мориндоо Мортон гэрийн зүг хөдлөлөө. Тусааны дараах орчин гайхалтай намгүм. Гэрч холгүйхэн сүүдэр дунд нэгэн хүн тэднийг чимээгүйхэн ажиглаж байлаа. Тэр бол Райн. Өндөр модны мөчөр дээр суусан түүний нүдэнд сарны туяа тусан бүтгэн гэрэлтэн. Удалгүй тэр хөнгөнөөр доош бууж өмнө нь Алон Ивен 2-ын тулалдсан хавцал руу алхав. Тэнд очиод тэр хадан хананд сийлэгдсэн үл таних бичээсийг олж харав. Бүтгэн гэрэлтэх тэр бичээстэр матагцсан гадаад бурхтын ирэн гэж Алон нарын эзэнт гүрний бичгээр сийсэн байлаа. Райн нэг чулуун дээр гараа тавихад түүний доторх энерги шууд биед нь өрсөө орж ирэв. Тэр агшинд үннийг ойлголоо. Алон харуудын тогтолгоог нэгцаасан, өөрийн ард түмний зүрхийг залгидаг алак-халакаг ялсан. Түүний ой тойнд ичний түүхийн хэсгүүд жирэлзэн өнгөрөв. Гэрэлт эзэн хаан, агуу Палеон. Райн энэ бүхнийг мэддэг. Учир нь тэр ичний номын санд их хэрхэм зорилгын төлөө төрсөн нэгэн. Тэр гинт Алоны хэлсэн үгийг санав. Энэ лабиринтыг Палеон бүтээсэн. Түүхэнд тэмдэглэгдсэн цус хатан бодит хүнээсээ өөр байсныг тэр үргэлж мэддэг байсан. Тэр ялгаа энд юр бүсийн нууц нуугдаж байгааг илтгэдэг байв. Бүр их сар хүртэл Палеоныг хүндэтгэл хүлээх үз анд хэмээн нэрлэж байсан. Түүнээс гадна Алоны шивнсэн тарины ичний номын сангийн ямар ч бүртгэлд байгаагүй. Райн хэсэг чимээгүй зогсов. Тэр хүн үнэндээ хий юм бэ?
Улаан сарын хийсэн бүхэн үнэн байжээ гэж тэр дотроо хүлээн зөвшөөрөв. Гэвч дараагийн мөчид сэтгэлд нь гэмшил төрлөө. Би зүгээр л тушаал дагаж явсандаа ичиж байна. Яг тэр үед модны орой дээрээс нэгэн таних дур гарч ирэв. Дөөс Райн түн рүү иргэн хараад мэдээлэл авч чадсан уу гэж тайван асуулаа. Дөөс мөчл дээрээс буулгуугаар хүүтэн мөнгөөр үгүй хар хувцастай хүн өгсөн. Агаар дагт нь хүзүүнд гинт 2 удаа эргэж тэр дороо амиа алдсан гэв. Райны харц тэр даруй ширөөсөв. Үүний зохих асуурн тайлнах хэрэгтэй гэж товчхон хэлв. Түүний хоолой урдын адил тайван ямар цэцэл үдэлгүй байлаа. Үзэгдэл удалгүй гүн Зеноныгийн харшуу шилжив. Калия тайван суун цайгаа шимэн ууж байлаа. Тэр аяга зөөлөн тавиад "Тэгэхээр энэ бүхэн зүгээр нийт хуурхал байгаагүй юм байна" гэж аяахан хэлв. Түүний ой тойнд алооны харц дахин тодров. Хүүтэн мэдрэмжгүй яг л ёроолгүй ангал мэт. Калия тайван байдлаа хадгалсан ч дотроо нэг бүрслэн тооцоол байлаа. Гүн Зенонио бол хаан тусын хамгийн хүчрхэг, хамгийн нэр хүндтэй язгууртнуудын нэг. Өрөөнд зөвхөн цайны аяг тавг шүргэлдэх намуухан чимээ сонсогдно. Гэтэл Калия нэг зүйл гайхаж байв. Өөрөө онцгой мэргэшилгүй мөртлөө хүмүүс түүнийг ихэд алдартай гэж мэддэг. Энэ нь түүнд тун хачирхалтай санагджээ. Тэр энэ тухайд дуртахад эцгэн ширээний ард захиа битсээр толгойж үндийлэхгүйгээр "Чи миний охин болохоор тийш шүү дээ" гэж хариулав. Гэвч тэр юу ч мэдэхгүй байлаа. Калиягийн уруулын буланд овжин инээмсэлээс тодров. Тэр хурууга зөөлөн тасгийлэхэд хар өнгийн инээрэг гарынхан завсраас урсан гарч өрөө бүхэлд нь бүрхөв. Хар авраа аажмаар эцгийг нь орон түүний хүсэл зоригийг өөрийн мэдэл бүхийлэж эхлэв. Калия дотроо инээмсэглэн энэ гэр бүлийг үнэндээ би удирддаг гэж хинч хизээч сэжиглэхгүй. Эцэг минь юрдвол хүүхэлдээ төдий. Өрөөний гэрэл үл ялаг анивчв. Тэр хөмсгөө зангидан ямар муухай асуудал вэ? Тэд үүнийг яаж олж мэдчихв гэж хивнэлээ. Болон хурдтай эргэлтэн тэр бүр өөрийн суулгасан тушуул хүртэл аль хэдийн илэрсэн байж магадгүй. Удалгүй үнэн тодорхой болов. Өмнө нь танхимд алонг нууцаар ажиллаж байсан хүн бол Калиягийн тушуул байжээ. Яг тэр мөчид нэгэн зарц яарам орж ирэв. "Хатагтай Калия, та өрөөндөө яаралтай очих хэрэгтэй боллоо." Калия юу ч асуулгүй түүнийг даган явлаа. Өрөөний хаалгыг нээхэд тушуул нь шалан дээр амьгүй хөвтөж байв. Зарц сандарсан хоолоогоор "Тамга итвчээгүй. Тэгэхээр тэр өхөөсөө өмнө нууцаа задруулаагүй гэсэн үг" гэв. Калия нүдээ нарийсган "Санаатаагаар цогцыг миний өрөөнд авчирч үлдээжээ" гэж хэлв. Уруулынх нь буланд дахин инээмсэлээс тодорч биеэс нь улаан өнгийн авраа аажмаар цацарч эхлэв. Тэр намуухан инэв. Тэд үүнийг яаж мэдчихсэн юм бол? Дараагийн мөчид нэгэн үннийг ойлгов. Би даан хуваалцсан тэр мөчид л тэр миний хамгийн том сур талыг аль хэдийн олж харсан байжээ. Нөгөө талд нь Алон, Эван хоёр замынхаа хажууд галт түлэн амарч байлаа. Урт аялал тэднийг хоёуланг нь туйлдуулжээ.